Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. За энэ удаагийн хэргийг ярьж эхлэхээс өмнө та бүхэндээ анхааруулга болгох үүднээс энэхүү хэрэг нь бага насны хүүхэд болон хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой үнэхээр хар бараан аимшигтэй хэрэг гэдгийг анхааруулж хэлмээр байна. Өмнө нь хэдийгээр өөр олон хэрэгүүдийн талаар судалж бичлэг болгон оруулж исэн боловч энэ удаагийн хэргийн өмнө заавал ийм анхааруулга хэлэх хэрэгтэй гэх сэтгэл төрүүлсэн ийм сэтгэл өвтгөм хэрэг байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Камарын хоолнд нь 2016 оны 11-р сарын 23-нд Жоржиа мужийн Колумбус хотод Кори Холланд болон Кристи Сибл нарын охин болон мэндэлсэн. Тэрээр доороо өөрөөсөө 2 насаар дүү нэг эрэгтэй дүүтэй. Камаригийн ээж Кристи Коритой гэрлэхээс өмнө амьдрал зохиож исэн бөгөөд өмнөх гэрлэлтээс мөн 2 хүүхэдтэй. Камаригийн эргэн тойрных нь хүмүүс бүгд л түүнийг өхөөртөж маш ухаалаг, биеэ даасан, сэргэлэн жаахан охин хэмээн ярьцгаадаг. Камаригийн аав Кори охиноо өхөөрдөн миний гүнж гэж дууддаг байсан ба Камари ч өөрийгөө гүнж хэмээн дуудах гэж аавдаа байнга хэлдэг байсан. За 2021 оны 8 дугаар сард 5 настай Камари Алабама мужийн Финикс хотод байх нэгэн бага сургуулийн 1-р ангид элсэн орсон. Яг энэ үед бол Кори, Кристи хоёр салаад Камаригийн аав Кори, Камари болон Камаригийн дүү хоёрыг хоёулангийн асран хамгаалах эрхийг 100% эзэмшиж байсан. За учир нь гэвэл Кристи мансууруулах бодисны хамааралтай, хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн хэрэгээр хид хідэн удаа хорих газарт хоригдчихсэн ч удаатай. Тиймээс шүүхээс Кристиг хүүхэд өсгөх, асарч хамгаалах ямар ч чадамжгүй хэмээн үзэж, Камари болон Камаригийн дүүг асран хамгаалах эрхийг Корид шилжүүлж өгсөн байдаг. Тэр байтугай шүүхээс Кристиг 2 хүүхэдтэйгээ уулзах эрхийг нь бүр мөсөн хоригдсон. Гэхдээ Кори 2 хүүхдээ ээжигээ санжиж магадгүй хэмээн бодоод амралтын өдрүүдээр өөрийнхөө хараа хяналтан доор Камари болон Камаригийн дүү хоёрыг Криститэй уулзуулдаг байсан. За ингэж явсаар 2021 оны 12 дугаар сарын 12-нд Кристи Коригоос гуйсаар байгаад хүүхдүүдээ өөр дээрээ 1 хоног хонуулах зөвшөөрлийг авч чадсан. Кори эхэндээ Кристиг хүүхдүүдээ өөр дээрээ авч 1 хоног хонуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь бол энэ хүсэлтийг нь огт зөвшөөрөөгүй. Гэтэл Кристи Корид мансууруулах бодис хэрэглэхгүй удаж байгаа талаараа болон хүүхдүүдтэйгээ ганцхан өдрийг л хамтдаа өнгөрөмөр байгаа талаараа за цаашлаад хүүхдүүдээ маш их санаж байгаа талаараа хэлснээр Кори эцэст нь зөвшөөрсөн байдаг. Ингээд 12 дугаар сарын 12-нд Кристи Кори дээр ирж хүүхдүүдээ аваад гэрлүүгээ буцаад явсан. Кристи Кори хоёрын гэр хоорондоо машинаар ердөө 5 минут явахаар л тийм зайтай. За энэ үед хүүхдүүд ч ээжигээ дагаад гэрт нь 1 хонохоор хоёулаа аавыгаа үнсээд ээжтэйгээ хамт явцгаасан байдаг. Гэтэл дараагийн өдөр нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-нд шуурхай албаны 911 утсанд Кристигээс дуудлага ирдэг. Энэхүү дуудлагандаа Кристи хэлэхдээ би хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхөөр хүүхдүүдээ гэртээ авчирсан юм. Бид 3 хамтдаа тоглоом тоглож оройн хоол идчихэд би тэднийг оронд нь оруулсан. Гэтэл би өглөө 5 цаг 50 минутанд сэрээд хүүхдүүдээ шалгахаар өрөөнд нь ортол том охин Камари маань алга болчихсон байна. Гэрийн маань урт талын хаалга том дэлхийгдээд онгойчсон байна. Хурдхан ирээд охиныг минь олоод өгөөч хэмээн дуудлага өгсөн. За Кристигийн энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд тэр доорн Кристигийн гэрт ирсэн ба Кристигийн гэрт ирээд хамгийн ихэнд анзаарсан зүйл гэвэл хэн нэгэн Кристигийн гэрийн гаднаас хүчээр нэвтрэн орж ирсэн ямар ч уул мөр байгаагүй. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн охиныг хулгайлаад аваад явсан байлаа гэж бодоход Кристи нэг бол унтахтаа хаалгаа цоочлоогүй унтсан, аль эсвэл Кристиг таньдаг хэн нэгэн гэрт нь нууцаар нэвтрэн орж ирээд охиныг аваад явсан байх магадлалтай гэсэн таамаглалууд гарч ирж байгаа. Тиймээс мөрдөгчүүд хамгийн эхлээд Криститэй холбоотой эргэн тойрных нь хүмүүсээс эхлэн шалгаж эхэлсэн. Инхийн тулд мэдээж мөрдөгчид Кристигийн утсыг нь шалгаж үзэн ямар хүмүүстэй ойрын үед холбоо тогтоосон талаар нь судалж үздэг. Гэтэл Кристи 12 дугаар сарын 12-нд буюу хүүхдүүдээ аав дээрээс нь очиж авчирсан өдрөө 37 настай Жереми Уильямс гэх эрэгтэйтэй хэд хэдэн удаа утсаар ярьсан байсан гэдг нь тогтоогдсон. Мөрдөгчид Жереми Уильямс гэх энэхүү эрэгтэйг нь шалгаж үзэх үед Жереми гэх энэхүү эрэгтэй нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед онц ноцтой гэмтэл учруулсан гэх мэт хэд хэдэн хэрэгээр шоронд хоригдчихсэн. Цаашлаад Кристигийн нэгэн адилаар мансууруулах бодисны хамааралтай ийм эрэгтэй гэдг нь тодорхой болсон. За Жереми гэх энэхүү залуугийн хувьд түүний талаар өөр нэгэн маш аимшигтай баримт нь юу байсан бэ гэвэл тэрээр 2009 онд нэгэн 3 настай хүүхдийг
чанга гуйллаа хэмээн ууралж мөрнөөс нь барин өргөж жогоод плеткэн дээр буцалж исэн том савтай час халан усанд хөлөөрөн дүрж маш хүнд хэлбэрийн гэмтэл учруулсан. Харин үүнийх нь үр дүнд хөөрхий 3 настай хүүгийн хөл тэр чигтээ түлэгдэн маш өндөр зэргийн түлэгдэлттэй гарсан байдаг. Энэхүү хэрэгээсээ болж Жереми хэдэн жил шоронд хоригдож байгаад гарч ирсэн. За үүгээр ч зогсохгүй хориг газраас суллагдсныхаа дараа Жереми удалгүй нэгэн эмэгтэйтэй танилцж тэд дундаасаа Надя хэмээх охинтой уулзсан. Гэвч Жеремигийн охин 1 сартай байхдаа хүнд бэртэл аван нас барсан байдаг. Задлан шинжилгээний хариугаар тэрхүү 1 сартай бяцхан охины үхлийг дотор эрхтний гэмтэл аваад тэр дороо эмнэлгийн тусламж авч чадаагүй тул амьсгал хураасан хэмээн дүгнэлт гарсан. Гэхдээ хамгийн хачирхалтай нь хэдийгээр энэ үед Жереми охиныхон үхэлд сэжиглэгдэн хоригдчихсэн ч нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар удалгүй суллагдсан байдаг. Яагад гэвэл Надя охины гидс дотор яг юунаас болж гэмтэл үүссэн гэдгийг тогтоох боломжгүй байсан юм байлээ. Тиймээс Аляскад гарсан энэхүү хэрэг удалгүй хаагдаж Жереми ч суллагдсан байдаг. За Жеремигийн өнгөрсөн амьдралыг судалж үзсэн мөрдөгчид Жеремиг с сэжигтнэр татан байцаахаар шийдэж түүнийг гар утасных нь байршлаар хаана байгаа гэдгийг нь тогтоох үед Жереми авах ахынхаа хамтаар Коригийн гэртээ ойрхон байх Бамбуу гэх нэртэй нэгэн дэм буудалд байгаа гэдг нь тогтоогдсон. Жеремигийн байршлынхаа дагуу мөрдөгчид Бамбуу гэх энэхүү буудалд явж очих үед Жереми авах ахынхаа хамтаар Мэт гэх мансууруулах бодис хэрэглээд сууж исэн бөгөөд тэр дороо баривчлагдсан. За мөрдөгчид Жеремиг хилцээр авч ирсэн даруйдаага түүний утсыг нь шалгаж үзээд дараа нь гэрт нь нийцлэг хийхээр гэрлүү нэвцгаасан. Мөрдөгчдийг Жеремигийн гэрт ирэх үед Жеремигийн эхнэр гээд нэгэн эмэгтэй тэднийг ухтаа авсан ба мөрдөгчид тэрхүү эмэгтэйд орц сургаггүй алга болсон бяцхан охиныг хайж байгаа талаараа хэлэх үед эмэгтэй царай тэр дороо барааж мөрдөгчдөд нэгэн хаягийг өгөөд хэрвээ тэр бяцхан охинд ямар нэгэн зүйл болсон бол тэр охин энд л байх ёстой хэмээн хэлсэн байдаг. За тэрхүү эмэгтэй өгсөн хаяг нь Жеремигийн нэрээр байдаг орхигдсон балгас болсон нэгэн байшингийн хаяг байсан. За мөрдөгчид тэрхүү байшинд нэр нь нэгжлэг хийж үзээд үнэхээр аимшигтай зүйлийг олсон байдаг. Байшингийн бейсмент буюу зойрны давхраас 5 настай Камари охины нүцгэн шалан дээр хөвтөж буй цогцос олдсон. Охины цогцос олдох үедээ бүх биеийн тэр чигтээ хөхөрч бицарсан, эн тентгүү эртээ ямар нэг зүйлээр зүсүүлсэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдг нь тодорхой. Эмзэг эрхтнээс нь их хэмжээний цус гарсан. Ер нь л толгойнх нь оройноос эхлүүлээд хөлийн уул хүртэл бүх биеийг гэмтэж бэртсэн, үнэхээр аимшигтай сэтгэл өвдгөм дүр зурагтайгаар олдсон байдаг. Мөрдөгчид охины цогцыг олсон даруйдаа задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү явуулсан ба задлан шинжилгээний хариугаар охины биенээс Мэт гэх мансууруулах бодис илэрсэн бөгөөд охин маш аимшигтайгаар бэлгийн хүчирхийлэлд өртөж хэдэн цагийн турш тамлуулсан гэдэг нь тодорхой болсон. Цаашлаад охины толгой, нүүр, гар хөл, нуруу, гэдэс, хүзүү гээд бүхэл биен дээр нь хөхрөлтүүд үүссэн байсан бөгөөд охины үхлийн шалтгааныг хоолоогоо болгон амьсгал дутагдсанаас болж нас барсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэгэхээр 5 настай Камари охиныг гэмт хэрэгтэн хүчээр мансууруулад аимшигтайгаар зодон бэлгийн хүчирхийлэл үлдэж эцэст нь амь насыг нь хөнөөсөн гэдэг нь тодорхой болж байгаа. Задлан шинжилгээний хариу гарсан даруйд Жереми хүн хулгайлсан, бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл болон бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн, хүн амны хэрэг үйлдсэн байх болцошгүй гэх мэт хэрэгүүдээр байцаагдан шалгагдаж эхэлсэн. Харин энэ үед 5 настай охин нь аимшигтайгаар амь насаа алдсан гэдгийг мэдсэн Кристи телевизийн нэвтрүүлгүүдэд ярилцлага өгч охиноо алдсандаа ямар ихээр харуулсаж шанаж байгаа талаараа ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ Камари бол сахиусан тэнгэр байсан. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, дандаа л бусдад туслахыг хүсэж явдаг бяцхан охин. Нэг удаа шатхуун түгээгүүрийн газарт бид гутал нь урагдсан бяцхан охинтой таарсан. Харин Камари надад ээжээ тэр хүүхдийн гутал урагдчихаж миний гутлыг өгч хийдэх үү? Надад зөндөө гутал байгаа шүү дээ гэж хэлсэн. Бид ч тэр охинд Камаригийн гутлыг өгөөд цааш явцгаасан. Тэр ийм л сайхан сэтгэлтэй охин. Хүмүүс намайг маш ихээр буруутгаж байгаа. Намайг яг л өөрийн гараар бяцхан охиныхоо амийг хөнөөчихсөн юм шиг хандаж байна. Гэтэл үнэндээ би ээж хүн шүү дээ. Би маш ихээр шаналж байгаа. Яагаад намайг хүмүүс энэ хэрэгт ямар нэг байдлаар хамааралтай гэж бодоод байгааг би ойлгохгүй байна. Би 3 хүүтэй, 1 охинтой. Надад байгаа ганцхан охиндоо би яаж ийм муу зүйл хийж зүрхлэх юм бэ? Би үнэндээ Камаригийн төлөө л амьдардаг. Өдийг хүртэл энэ хорвоо дэлхий дээр үлдэх гол утга учир минь Камари л байсан хэмээн уйлан ярилцлага өгсөн байдаг.
За гэхдээ Камаригийн цогц олдсноос ердөө 2-7 хоногийн дараа мөрдөгчд Кристигч мөн баривчлан хорьсон. Кристи Жереми хоёр нэг нэгнээ таньдаг, цаашлаад Камари охин хулгайлагдсан гих тэрхүү өдөр Кристи Жереми хоёр хэд хэдэн удаа хоорондоо холбогдсон уцаар ярьсан гэдэг нь тодорхой байсан тул мөрдөгчд Кристиг энэхүү хэрэгт ямар нэг байдлаар холбоотой байх гэсэн үндслээр баривчлан хорьж байцаалд авч эхэлсэн. Гэтэл Кристиг баригдсанаас хойш удалгүй Жереми хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчдтэй холбоо барин бүх үннээ хэлж хэрэгээ хүлээмээр байгаа талаараа тэдэнд хэлсэн. Ингээд мөрдөгчд Жеремигийн хоригдчихсэн хорих газарт очин түүнээс дахин мэдүүлэг авсан байдаг. За өмнөх мэдүүлгүүддээ бол Жереми огт хэрэгээ хүлээгээгүй, мөрдөгчдөд юу ч ярихгүй чимээгүй суусаар байцаалтууд нь өнгөрчээсэн бол энэ удаад Жереми үнэхээр аимшигтай зүйлсийн талаар мөрдөгчдөд ярьж өгсөн. Жереми мэдүүлэг өгөх үедээ хамгийн эхлээд өөрийн нас барсан охин болох нэг сартай Надягийн талаар ярьж эхэлсэн. Тэрээр хэлэхдээ Надяг нас барсны дараа шүүх эмнэлгээс Надягийн дотор эрхтэн яагаад гэмтсэн талаар тодорхой онж гаргаж чадаагүй. Тиймээс тэд хэргийг хаасан. Гэхдээ би тэр үед нь Надяг яагаад нас барсан гэдгийг маш сайн мэдэж байсан цорын ганц үнэн байсан. Би хүүхэд уйлах чимээг тавьчихдгүү. Надяг уйлах болгонд нь би толгой аль эсвэл гизрүүн цохиж нэг удаа бүр уур хүрээд доод давхар руу хүртэл шидэж байсан удаатай. Би бол Надяг бэртэж үхэл түргсэн хүнд хэмээн хэрэгээ хүлээснээр цагдаагийн газраас нэг сартаа Надягийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээсэн байдаг. Цаашлаад энэхүү мэдүүлгийнхээ үеэр Жереми саяхан суусан эхнэрийнхээ 5 настай дагвар охинд байнгын бэлгийн хүчирхийлүүлдэж өдөр бүр хүчирхийлдэг байсан гэдгийг мөн мөрдөгчдөд хэлсэн байдаг. За энэ бол үнэхээр аимшигтай. Жереми өөрөө ингэж хэргийг хүлээх хүртэл хинч тэрхүү 5 настай охиныг өдөр бүр гэртээ бэлгийн хүчирхийлэл донд амьдарч байгаа гэдгийг огт таамаглаагүй байсан. За үүнийхээ дараа Жереми Камари охинд юу болсон талаар аимшигтай үннийг мөн мөрдөгчдөд ярьж өгсөн байдаг. Анх 2021 оны 5 дугаар сард Жереми Кристи хоёр дундын найзуудаараа дамжуулан хоорондоо танилцсан. Танилцсан даруйдаа Жереми Кристи хоёр байнга хамтдаа мансууруулах бодис хэрэглэн бэлгийн харьцаанд орцгох болсон. За тухайн үед яг ковидтэй жил байсан тул засгийн газраас жижиг дунд бизнесүүдэд болон түрээс тог цахилгаан, усны мөнгө зэргийг төлж чадахгүй төрсэн хувь хүмүүст PPP буюу The Paycheck Protection Program гэх маш бага хувийн зээлтэй, зарим тохиолдолд бүр хүүгүй ийм зээлүүдийг олгож исэн. Энэхүү зээлд хамрагдсан хувь хүмүүсийн нэг нь бол Жереми байсан ба Жеремигийн сар болгон авч исэн энэхүү мөнгөөр Жереми Кристи хоёр байнга мансууруулах бодис судалтан авч хэрэгэлдэг байсан. Ингэж хамтдаа байх үедээ Жереми Кристид бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэж хүсэлтэй гэдгийг хэлсэн ба энэ үед нь харин Кристи Жеремид би 5 настай нэг охинтой штэ. Намайг гадагшаа гарах үед чи охиныг минь хараад үлдвэл яаж байна? Хүсэх юм бол гаж хүслэж бас тэр үед гүйцэлдүүлж болох юм биш үү хэмээн хэлсэн байдаг. Ингээд 2021 оны 12 дугаар сард Жереми Кристид $2500 өгөхөөр тохиролцож харин үүнийхээ хариуд Жереми Камариг нэг цагийн турш гэрээс нь авч яваад Камарид хүссэн зүйлээ хийхээр Жереми Кристи хоёр хоорондоо тохиролцсон. Жеремигийн хэлж байгаагаар бол анхнаасаа Жереми тэрхүү $2500 Кристид өгөхгүй гэдгийг мэдчихсэн. Учир нь Жереми Кристиг угаасаа цагдаагийн газар руу залгаж юу болсон талаар хэлж чадахгүй, хэлэх юм бол Кристи өөрөө хэрэгт орно гэдгийг мэдж байгаа тул чимээгүй л өнгөрн хэмээн төлөвлөж исэн. Ингээд бидний мэдж байгаачлан Кристи Коригоос ахин дахин гуйсаар хүүхдүүдээ өөр дээрээ нэг өдөр хонуулах зөвшөөрлийг аван Камари болон Камаригийн дүү хоёрыг гэртээ авчирсан. Ээж дээрээ ирснийхаа дараа хүүхдүүд хэсэг тоглоцоож байгаад унтахаар орондоо орж удалгүй шөнийн 2 цаг болсон ба энэ үед Жереми Кристигийн гэртэрч унтжсэн 5 настай Камари охиныг гэрээс нь аваад гарсан. Ингээд Жереми охиныг машиндаа суулгах үед охин сэрсэн байдаг. Камарыг сэрэх үед Жереми машинаа жолоодож эхэлсэн бөгөөд утсан дээрээ насан туршидчдын кино тоглуулан Камарид хүчээр үзүүлж удахгүй гэрт нь очих үед охин бичлэгэн дээр гарч байгаа зүйлсийг өөрт нь хийж өгөх ёстой хэмээн хэлсэн байдаг. Харин энэ үед нь Камари эсэргүүцэж ийм зүйл огт хийхгүй хэмээн хэлэхэд Жереми уурлан охины толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цогсон. За ингээд Жереми Камари хоёр Жеремигийн өмнө нь амьдарч исэн балгас болсон хуучин байшин дээрээд Жереми байшингийнхаа ард талын хашаанд машинаа нуу байрлуулсан. Учир нь Жеремигийн нагц их чинь тэрхүү байшинтай ойрхон амьдардсан байлээ.
Тиймээс Жереми нагац их чинь машиныг нь хараад гинт өөр дээр нь хүрээд ирж магадгүй хэмээн сэрэмжилж машинаа инхүү нуун байршуулсан. Дараа нь Жереми машин дотроо Камарид хүчээр мансууруулах бодис өгөөд охиныг аимшигтайгаар хүчирхийлэн хид хид удаа бэлгийн хүчирхийлэлд үлдсэн ба үүнийхээ дараа шөнийн 3 цагийн үед охины хоолойг боож эхэлсэн. Камарын энэ үед хоолойгоо боолгосноосоо болоод ухаан алдсан бөгөөд энэ үед нь Кристи Жереми рүү дахин залгаад хизээ ирж байгааг нь асуугаад байсан тул Жереми Кристид удахгүй очлоо хэмээн худлаа хэлээд дахиж дуудлаганд нь огт хариу өгөөгүй байдаг. Үүнийхээ дараа Жереми Камарыг байшин дотроо оруулан гар хөлийг нь хүлээд аимшигтай хүчирхийллээ дахин үргэлжлүүлсэн. Жеремигийн хэлж байгаагаар Камарын охин энэ үед амьсгал хураагаагүй байсан бөгөөд бага зэргийн ухаантай байсан. Харин үүрийн 5 цагийн үед охин бүр мөсөн амьсгал хураасан. Цаашлаа Жереми Камарыг хүчирхийлж байх үедээ энэ бүхнийг утсан дээрээ бичлэг болгон хурааж авсан байсан ба утсан дээрээс нь Жереми Камарид бэлгийн хүчирхийлэл үзүүлж байгаа 6 бичлэг олдсон байдаг. За үүнээс гадна энэхүү хэрэгтэй холбоотой өөр нэгэн гэрч гарч ирсэн нь 31 настай нэгэн эмэгтэй байсан. Энэхүү 31 настай эмэгтэй 12 дугаар сарын 13-нд буюу Камарын охин амь насаа алдсан өдрийн оройн нь найз залуутайгаа муудалцсан гэрээсээ гараад явсан. Эмэгтэй найз залуугийнхаа гэрээс гараад очих газар байхгүй байсан тул нэгэн найз руугаа залгсан ба тэрхүү найз нь энэхүү эмэгтэйд Жеремигийн утасны дугаарыг өгөөд Жеремигийн гэрт нь очиод хончих хэмээн хэлсэн байдаг. За эмэгтэй Жеремитэй холбогдоод Жеремигийн зааж өгсөн хаягийн дагуу нэгэн байшинд ирэх үед бүх зүйл нэг л эвгүй аимшигтай санагдаад байсан тул буцаад гэрээс нь гарахаар оролцсон. Харин Жереми энэ үед хаалганыхаа урд хөлдөөгчөө аваачиж хаалгаа таглаж тавиад эмэгтэйг доошоо өвдгөлн суухыг тушаалсан. Ингээд Жереми тэрхүү эмэгтэйд мөн л бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн ба хүчирхийллийнхээ үеэр Жереми эмэгтэйг Камаригийн нэрээр дуудаж өөрийгөө 5 настай охинд бэлгийн боловсрал заасан хэмээн бахархалтайгаар тэрхүү эмэгтэйд ярьж исэн. За ингээд маргааш өглөө нь болсон хэдийч Жереми эмэгтэйгийн утас болон цүнхийг нь авчгаад гэрээсээ огт явуулахгүй байсан тул тэрхүү эмэгтэй Жеремид хандан хамтдаа явж мансууруулах бодис авцгаая надад нэг таньдаг хүн байгаа гэж худлаа хэлсэн. Ингээд тэд Жеремигийн гэрээс гарч нэгэн хоолны газар ирсэн ба энэ үед эмэгтэй Жеремид 0 орлоо хэмээн хэлээд тусламж дуудаж амьдсан байдаг. Гэхдээ энэхүү эмэгтэйгийн хувьд цагдаа бол дуудаагүй юм байлээ. Нэгэн найз руугаа залхам тусламж дуудаад найз нь ирж түүнийг Жеремигээс аварсан. За Камарын охин амь насаа алдснаас 2 жил гарангийн дараа буюу 2024 оны 3 дугаар сард Жеремигийн шүүх хурал албан ёсоор эхэлсэн байдаг. Ингээд шүүхээс Жеремиг хүн хулгайлсан, бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгүүдэд гэм буруутай хэмээн үзэж цаазаар авах ялыг оноосон байдаг. Харин Камаригийн ээж Кристиг шүүхээс хүний наймааны гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзсэн ба одоогоор түүний яг ямар ял шүүхээс авах нь тодорхойгүй. Гэхдээ Кристи давж заалтах эрхгүйгээр шоронд хоригдсоор байгаа. Ихэнх тохиолдолд хүний наймаа үлдсэн гэмт хэргийн ял нь 20 жил шоронд хоригдох болон 10,000 долларын торгуул төлөх ийм ял байдсан байна. Гэхдээ яг одоогийн байдлаар шүүхийн эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байгаа. За өнөөдрийн та бүхэндээ ярьж хөөр бэлдсэн хэрэг маань энэ хүрээ дуусж байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар ямар бодолтой байгаагаа доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. За миний хувьд бол энэхүү хэргийг судалж авах үед яаж ийм араатнаас чутуур ухамсаргүй өөдгүү хүмүүсийн хорвоо дэлхий дээр бидэнтэй хамт оршин тогтнож идэг байна гэсэн бодол төрж илаа. За миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.